5-аас 5 цаг 20 минутын хооронд босдیں۔ Тэгээ орой ерөнхийдөө бэлтгэлээ маш сайн хангацдаг учраас өглөө босоход асуудалгүй гэсэн үг. Тэгээ өглөө 5 цагаас 5 цаг 20 минутын хооронд босоод номоо уншаад ингээд сууж хат хинч надаас адилхан бүгд унтчихдаг. Тэгэл номоо уншаад тэмдэглэл хөтлөх аяга дуртай. Тэмдэглээ хөтлөн бичих дуртай. Тийм бичих маш дуртай. Нөгөө зорилтыг аягүй сайн бичих сурж байгаа. Тэгээд өглөө нөгөө би спиннингд явдаг байхгүй юу? За. Тэгээ спиннингдээ явдаг болохоор гэрээс ерөөхдөө 6:20 гээ гардыг. Тэгээ тэр болтол номоо уншаал тэмдэглээ хөтлөөл цайгаа уугаад өглөөний цайг заавал уун алгасч юусаа болохгүй хүүхдүүдэд бас зөвлөдөг. Миний хүүхдүүд заавал өглөөний цай уух хэрэгтэй шүү гэдэг. Тэгээ спиннингдээ явал 9 цаг гэл ажилтаа очил ерөнхийдөө өглөөний ажилд дуусч байгаа юм. Тэгээ намайг явсны дараа манай нөхөр босод нөгөө хоёр хүүхдэд цэцэрлэгт нь явуулахын тулд миний бэлдээ тавьсан хувцсыг өмсгöd явна тий. Айгуу сайн хангачаа. Орхио гарах нь шүү тий. Айгуу хэлбэр. Тэгэхээр нөгөө бэлдээ тавьсан хувцсыг өмсгöd гарахад тэр хүнд хэлбэр байхгүй юу? Тэгээ хоёр хүүхдээ надаас арай айж ажилтаа байдаг болохоор хоёр хүүхдээ хөргөж өгч ажилтаа явж. Манай хоёр томчин бас өөр хариуцлага мэдэрсэн. Анхнаас нь ер нь ингээ эхнээс нь хүүхдүүдэд бие даалгавар сургацсан юм уу та. Одоо ингээл анх хүүхд чинь юу яагаад хоолнд орохоос өсвөлээ тий 6 сартаад нь би ажилдаа хаяж орно шүү ингээхийн тулд хүүхдээ хоолд сурах хэвээр 2 наснд нь заавал цэцэрлэгт оруулахын тулд одоо өөрөө хоол иддэг хувцас тайлж өмсдөг болгож сурах хэвээр өөрт нь ингээд багаас нь ачаалдаг хүүхд сурчдаг. Тэгээ сурцсан болохоор одоо манай хоёр том ч гэсэн хоолундаа хийчдэг тий өөрөөсөө ингээд дүүнрээ харждаг орой цэцэрлэгээс нь авчдаг. Гэрээ дулаан байлгаар манайх ч нэг гэр хороолтлохлоор бас гал түл нь ус авна гэж чинь том ажил шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү ажлуудаа ингээд бас төвөггүй хийж чадах нь айгүй надад ингээд айгүй чухал хэрэгтэй байгаа байхгүй. Одоо миний өөргөөс тэр хоёр маань хуваалцаад байна шүү. Тэгээд бас нөгөө нэг одоо өглөө ингээд 6:30-д те 5:30-д босоод 6:30-д гэрэхнийг орхиод гарна гэдэг бол те бас л том ир зориг. Тэгээд яг энэний цаанд би зүгээр ингээд сая бодлоо л да юу байна вэ гэхээр эхний нөхөр хоёрын маш том ойлголцол. Тийм. Итгэлцэл би бинээ дэмжиж байгаа тийм том дэмжлэг байна. Одоо би ч гэсэн сүүлийн доног бол ерөөсөө байнга 6:30-д гэр юм орхиол гараад ирж байгаа байхгүй. Тэгэхэд одоо нөхрөөс ямар нэгэн буруутгал зэмлэл одоо ирээгүй байна те. Тэгэхээр энэ бол бас нэг сайн нөхөр. Тэгэл ажилтаа гэж явж байгаа бол 8 цагт л очиж байгаа шүү дээ. Ажлаасаа 6 цаг гарахад гэр хол учраас явсаар байтал нөгөө 2 цаг ингээл зам өнгөрөө. Спиннингд хизэнээс явж эхлэв. Яагаад явж эхлэв те тэр шалтгаанаа хаваалцаач. Спиннингд би хавар явдаг байсан юм. Яг жингийн асуудал байхгүй юу? Нөгөө хүүхэд гаргаал ерөөдөө жин нэмдэг. Энэ бол нэлээд олон эмэгтэйчтэй байдаг шүү дээ. Тэгээ би чинь жинтэйгээ их нацалтай шүү. Тэр болгон жинтэйгээ удаан байхыг хүсдэггүй. Угаасаа жинтэй хүн сайхан харагддаг. Тэгэхээр жингээ хасгаж спиннингд анх явсан. Хавар явж байгаа 100 амраад сая 9 сараас эхлээд дахиад явж байгаа юм. Тэгээ энэ бас нөхөр мэдээж айгүй үүрэг гүйцэтгэж байгаа юм. Би өглөө спиннингтэй шүү явлаа шүү гэхээр одоо төвхтэй юм би ч өглөө алга яваад тий өглөөний цагт ганцаар бэлдээдэг гэж гэвэл надад хэцүү тий тэгэхгүй за тэгтэг гэж байгаа нь хойдлын ажлыг би цөмийн зохицуулчнаа гэсэн үг гэдэг шүү. Тийм болохоор надад аюу амар байдیں۔ Тийм. Тэгээд бас нөгөө талаасаа чамайг эрүүл байх ёстой тий энэ хүн бас одоо өөртөө анхаарч шүү мэдрээд байгаа байхгүй юу. Яагаад спиннингийг сонгосон юм бэ? Жишээлбэл зөөнө мөргөлж гэдэг юм уу, йогч гэдэг юм уу, янз янзын дасгалуудыг хүүхнүүд одоо бүсгүйчүүд маань сонгосон байна лээ. Спиннинг би бас өөрөө зах цогоос нь мэдгэн маш их тийм хүч шаарддаг, хурдтай, бас хэцүү шттэ тий. Бүтэн цаг маш эрчтэй ажилтдаг л тий. Гэхдээ спиннингд явахаар надад нөгөө илүү их ингээд ирч хүчтэй, айгүй ирч хүч нэмэгддэг нэгдүгээр. Хоёрдугаар нөгөө биеийн ингээд маш их том ачаалал өгж байгаа учраас нүжийн хасгад маш сайн нөлөөлдөг. Их хурдтай л нөлөөлдөг юм шиг байна. Нөлөөлдөг. Ийм болохоор би спиннинг гэдэг. Тэгээ би нэг одоо 1 сар 2 сар явчихад ерөнхийдөө спиннинг болоо фитнес гоё. Тэгэхээр фитнест бол зөөлөн алхалт хийгээл, тасгалууд хийгээ явж байгаа. Нөө спиннингд ороод өөх нь нэлээд хайлуулсан хүн чинь тийм байна. Дасгал хийгээд ирэхээр ингээд чангараг айгүй болчдөг байхгүй. Өмнө яг хөө тиймэр. Ер нь төрөх болгонд 4 таргалаа 4 турж байгаа л гэсэн үг шүү дээ. Өглөөний гайхамшиг подкастын энэ удаагийн зочин би бишин Шүрэн цэцэг. Та өглөөний гайхамшиг подкастыг сонсож байна. Өглөө 5-аас 5:20 хооронд тогтмол босоод ингэж яхад урд өдрийн бэлтгэл их чухал юм шиг байна тийм ээ. Урд өдөр бүх юм ажин тань бэлддэг. Тийм учраас магадгүй бас нөхөр
гомдлдоггүй тий ойлгодог ч тэр угаасаа мэдсэн байхгүй. Одоо энэ хүн тэртэргүүл өглөө босоод тэнд номоо уншаа сууж энэ надад одоо би энд нөлөөдөд явах уу тий саад болоод явах уу гэдээ ойлгоцсон. Тэгээ би номоо уншаа сууж байгаа тэр хүн босоод өөрийнхөө ажлыг хийсэн ч гэсэн надад саадгүй ингээд нөлөөлөхгүй гэсэн. Тэгээ одоо бас нөө 100 би ч анх 5 сараас эхэлсэн шүү дээ. 5 сард би анх нөө өглөөний гайхамшиг саятан номыг аваад тий. Тэгэл уншиж эхлээл айгүй гой санагдал ингээд ирчгэж аваад тэгэл тэр северсүүдийг хэрэгжүүлж эхэлж байхад манай нөхөр чинь бас 100 нөгөө айж явдаг. Тэгэл хүүхдүүд унтчихэд хоёул хамт тус тасгал. Өглөө бас ч надад тасгал хийн. Нөгөө номноос ч бас уншнаа. Чи яг энэ өгүүлбэр нь уншд энэ гоё яагаад хөөх тийм байна. Тэгээ өглөө бас айгүй тасгал. Заримдаа би нөгөө харсан бүтэн сайн номоо уншаал сууж байгаа. Тасгал масгал байна уу? Хийх юм уу өнтер гэл бас ингээд надад айгүй хэрэгтэй юм чинь 100 нөгөө би амарчаа салдрагчаа гэрээсээ олцсон бас хэрэглэн басгүй. Сая 5 сард гэдэг чи энэ 5 сард энэ 5 сараас эхэлсэн. Тэрнээс өмнө яаж өөрөө хөгжүүлдэг байсан бэ? Өмнө нь бол яг өөрөө хөгжүүлэх тал дээр нэг ажилтдаг байсан. Би энэ хур хүний хөгжлөлтөө ойлгодоггүй, мэддэггүй байсан юм байна л да. Тэгсэн мөртлөө уг нь ингээ өөрийгөө хөгжүүлэх гээд яваад байдаг. Яг яаж хөгжүүлэхээ мэдгүй. Энэ дотор уг нь байгаад байсан юм маань сэрээгээд өгсөн байхгүй юу? Тэгэхээр надад аягүй гоё байсан. Өмнө нь болохоор би эрт бас босдог. Олон хүүхдтэй юм чи эрт л болсон шүү дээ. Эрт бас би ажлаа амжуулж ажилдаа явах хэрэгтэй. Өглөө босоо би усын буцалгаа тавьсан байх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Тэгээ би эрт босохдоо 6 цагт ласдаг гэсэн. 6 цагаа би маш эрт туслаа гэж ойлгодог гэсэн. Тэгээ 6 цаг тусчаад өглөө мэдээж хүүхдийн нөгөө хувц сунарыг янзлах гэрээ зэтлэг за энэ хэсэг нь өнөөдөр янзлцаа явж маргааш энийг янзлж байгаа. Гэхдээ бас л ингээд жижиг эвэг цэгцээс оруулаад яваад байдаг гэсэн болохос өөрөө ном унши, хувь хүний хөгжилтэд анхаарыг, тэмдэглэл хөтлөе, би нэг зорилго тавьчих, зорилгоо толгойгаад зорилтууд бичиж гэдэг ч юм уу тийм огт санаагүй байсан байна л да. Тэгээ одоо тэр маань илүү их ингээд сайжирч гарч ирсэн гэх. Тэр нь одоо яг ингээд 5 сар болчлаа тий. Тэгэхэд одоо өөртөө өглөө цаг гаргаад явсны 5 сарын дараах өөрийгөө харахад ямар үр дүн харагдчихэв нэр нь? За 5 сарын дараах гэхээр би одоо мэдээж хэрэг айгүй ирч хүчтэй шүү дээ. Ер нь өмнө гайгүйсэн гэж нэлээд ирч хүчтэй болсон. Тэгээд хүмүүст бас их зөвлөд байна. Өглөөр тасгаар ийм сайхан штэ, ингүүл зүгээр штэ гэд ингээд байна. Тэгээд гэр бүлд айгүй их нөлөөлдөг юм байна. Ажлын бүтээмж бол нэмэгдэж байна. Одоо би ажил дээр очиж за өнөөдөр би энэ нэмэл ажил хийх гэсэн нөгөө чухлаа эхэлж төлөвлөгөл тий. Тэгэнгუთ тэрийг яг хийчдэг. Тэгээ үдээс өмнө ерөнхийдөө ажлууд айгуу сайждаг. Үдээс хойш би өөртөө зарцуулах гэдэг ч юм уу. Хэдэн ажил дээр ч гэсэн би бас нөгөө подкаст сонсох юм уу, хүний намтар унших ч юм уу, тиймэрхүү хийж эхлэдэг шүү дээ. Тэгэхээр хувь хүнийхэн хөгжил төвлөрөл нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ. Тий. Ер нь бол тэгээд тэр төсөөлөл гэж их гоё юм байна шүү дээ. Төсөөлөл өөрийгөө их гоё төсөөлнө. Тэгэл яг төсөөллөөр бас айгүйх зорилтууд өнгөлөгддөг юм байна гэж би харсан. Тэгээ өөр хүүхдүүд бас их нөлөөлдөг юм. Манай охин ч одоо 11 настай. Нөгөө саятан гэж барьж аваад өглөөний гайхамшигч уншаалгүй гэдэг. Тэгээд нэг өдөр ирсэн чинь айгүй өөрх ингээд хан дээр төлөвлөгөө бичээд тавьсан. Төлөвлөгөө гинэ. Тэгээд юм би 2 дахь өдөр урландаа явна. Өнөөдөр би гэрээ цэвэрлэн тэ. Маргааш би дүүгийнхээ хувцсыг бэлд. Миний ажлыг дандаа ингээд хуваалцдаг болохоор тэдэнд явж амар хөөрхөн санагдаж юм чи миний үчийн хөөрхөн шиг. Ингээ яах вэ? Би ер нь нөгөө өмнө бас хэлжсэн шүү дээ. Хүүхдүүдийн толин байдаг ээж хүн гэж тийм. Тэгэхээр бид нар чинь ээж хүн чинь угаасаа л толь ахгүй юу? Тэгэхээр муухай толинд харах ямар ах вэ тийм? Сайхан толинд харах ямар ах вэ? Тэгэхээр бид нар тэр хүний толь учраас сайхан толинд л харуулахыг хичээхийн тулд өөрөө сайхан байх хэрэгтэй. Инхээр нөгөө хамгийн чухал нь бид нар сурах хэрэгтэй юм байна. Мэдэх хэрэгтэй юм байна. Өөрсдөө боловсрлоо дээшлүүлж бид нар хүүхдтэй боловсрал болгоно гэсэн өөрсдөө сайн боловсроогүй чи боловсрох хэвээр чи дэх хэвээр гэж хэлэхээр утгагүй төвлөрлөх гэх тийм. Тэгэхээр аль болохоор өөрөөр өвлөрлөх гэдэг юм байг чухал юм байна гэж үзсэн. Эрт тусахын дадал зан чанарын яг юм болж байна. Манай ээж юм хүн байхгүй юу? Төвчээртэй бай, тийм хүнтэй сайхан харц гэж бид нарт хэлдэг ус. Яг тэр шиг би тэр төвчээр гэдэг юм айгуу сайн өвлж авсан болоо гэж боддгийг. Тэгэхээр энэ маань бүр ингээд даваа талуулаад одоо ингээ өглөө босоод ном уншаад хүн амьтантай харьцаад ирэхлээр миний үг хэл хүртэл арай өөрчлөгдөд байгаа юм болов уу гэж. Одоо би юу гэдэг ингээ арай нэг жоохон бүдүүлэг харьцдаг ус хүнийг загнахтаа ч гэсэн одоо нөгөө хэлдэг штэ тэ удирдах хүн ажилтаа цагтаа чи хийж чадахгүй яв гэж яхаа оронд чи энийг өшөө сайн хийх чадвартай штэ гэж хэлэх юм надад суугаад байна уу да гэж өөрийгөө харж байгаа. Өөртөө цаг гаргаж өөрлөгөө өнгөж гинэ гэсэн. Тийм ээ. Тууштай байдал дээр одоо ингээд 5 сараас хойш хэр байгаа яг өглөө болгон босч байна уу? Заримдаа ер нь ингэсэн 7-8 сард болохоор
амралтын саруудтай тий. Тэгээд наад ментор гэж таарадсан болохоор би ер нь яг ингээд 7 сараас эхлээд нөгөө өглөөний гайхамшиг сорилтод орж ирсэн баг. Сорилт айгүй чухал юм байна гэж харж авч байгаа. Тэгээ сорилтод ороод ирэнгүүт нөгөө чиглүүлэх хүнтэй болцсон юм шиг тий. Эзэнтэй болцсон юм шиг санагддаг байхгүй. Надад яг тийг санагдчихсан. Тэгэл өглөө асаал ингээд хамгийн түрүүн би нөгөө шууд ингээд цаг бичих гол биш байхгүй. Нөгөө бичсэн юм уншиж заавал дуусны дараа би цагаа бичээд ингээд дугаараа бичдэг. Тэр бол бүр ингээд надад яг суудсан. Тэгээд 7-8 сард бол нэлээд жоохон алдаж дотор нь ингээд алдаж одоо би нөгөө заавал 5 цаг 6 цаг дуустдаг ч юм уу тий. Ингээд явж байгаа 9 сарын 1-ээс бүр ингээд арай сайжирсан байхгүй юу? Яасан гэхээр нөгөө нэг группийн хүмүүсийн үр дүн туршлагыг би хараад штэ тий. Ингүүл зүгээр юм байна. Ингүүл зүгээр юм байна гэж хараад байгаа учраас өөрийгөө арай ингээд бас нөгөө сайжруулад нэмэгдүүлээд ин гэсэн. Тийм болохоор 9 сарын 1-ээс эхлээд айгуу сайн болж ирсэн гэсэн. 8 сарын 27-нд илүү сахилах баттай. Тий. 8 сарын 27-нд би нөгөө юуг төлөвлөгөөгөө бичсэн байгаа байхгүй. Тэр чинь сахилах бат шүү дээ. Тэгэн гутаа 9 сарын 1-ээс яг ингэж эхлэнгээ би бэлтцсэн юм чинь асуудалгүй. Нөгөө л бэлтгэл. Би энд аягаад дуртай. Ер нь ингээ бэлтгэл хэвээр өөрийгөө. Тэгээд шүрээ өглөө эрт тосхын тулд чи арай хідэн цагт унтчихээн. Гэр бүлийнхэн чинь хідэн цагт унтчихээн те. Тэрийг оролцоол. За арай гэхэр нөө би ч бас олон хөлтэй болохоор орой болохоор унтаач өглөө болохоор босааж гэдэг үг чинь манайд их байгаа шүү дээ. Ер нь надтай адилхан ээжүүдэд зөндөө байгаа тий. Тэгэхээр орой ерөнхийдөө 9 гэж уг нь унтъя гэл ингээл ярилцдаг байхгүй. За миний хөлтөд одоо бүгд эрт унтах юм бол бид нарт маш сайн. Та нар эрт унтах юм бол өндөр болно гэдэг ч юм уу тий. Ингээл тэгэл орой 9 гээл заримдаа орондоо заримдаа 9:30 гээл. Тэгэл тэнд 2 яриад энд 2 яриад энд зарим нь яриад ингээл тэгэл орой болохоор итий ууй гэл ингээд штэ бас зүгээр тэгсээр хагаал нэг 10:30 гэл заримдаа 11-т унтна. Тэгтээ би 11 цагт унтсан ч гэсэн 5 цагт босгоод хангалттай нэрээ авсан. Ядрахгүй байна уу тий? Ядрахгүй ш. Тэгээд энэ дээр зүгээр бас саяхан би нэг хүнтэй уулзчихсан чинь нэг том ивент дээр нөгөө аюу тийм ундаг эмэгтэй ирсэн байна л да 50 гаруй насны. Тэгээд тэрний өмнөхөн ямар яриа яригдсан бэхээр за ер нь бол өглөө босож өөртөө цаг гаргах аюу чухал юм байна. Өглөөний цагийг ер нь өөртөө зориулах хэрэгтэй байна гэдэг юм яриа явж исэн. Тэгээ нөгөө зочоо орж ирээд гарсны дараа нөгөө хүн би ер нь бол 7:30 хүртэл унтдаг. Би сайн унтаж амрах хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Тэгэн гот нөгөөдөлж ер нь бол энэ мундаг хүн унтдаг юм чинь бид нар унтах хэрэгтэй тий. Энэ хүн унтж байгаа юм чинь бид нар заавал эрт тосох хэрэг байна уу гэсэн юм яриа гарсан байгаа байхгүй. Тэгээ би сүүлд нь энийг ингээ нэлээд олон удаа бодлоо. Бас тэгээд юу ч гэсэн бэхээр за тэр 50 настай хүний одоо тэр хүн магадгүй 30-аас 50 нас хүртэл өглөө алхам өдөр алхам өөрийгөө хөгжүүлээ ч юм уу тэр дараачийн одоо амьдралынхаа амийг тэр хүн хийгээд бүтээсэн хүнд амрах эрх юм байна. Тэгтэл 30 настай хүн яах вэ? Тэ? Тэгэхээр энэ дээр бид нөгөө заавал юмыг бид нар энэ мундаг хүн ийм байхад би яагаад ийм байдгүй гэж биш. Таны хувьд юу юм? Таны хувьд юу чухал юм? Таны сул ур чадвар юу юм? Би хэдэн настай юм? Би үнэхээр одоо тэр хүн магадгүй хөдөлмөрлөөд шаргуу хөдөлмөрлөөд 10 жил хөдөлмөрлөөд 60 70 хүртэл одоо нөгөө амьдрах бүх юмаа бүтээсэн бэлтцсэн биш. Тэр хүнтэй бид нар залуучууд яагаад өөрсдөө харьцуулах ёстой вэ гэдэг асуулт гарсан. Тэгэхээр юмыг нөгөө альва зүйл мэдээлэл анализ хийж дүгнж өөртөө шингээж авахгүй бол шууд автоматар тэгж хүлээгээд авах юм бол таны амьдрал биш болох юм байна гэсэн мессежийг өгмөр санагдсан. Тэгээ яг зүгээр энд аль нь хэлэхэд өглөөний гайхамшигт маань болохоор ерөөсөн хэлмээр нэг зүйл гайхамшигын номдор гараад байгаа шүү дээ тий. Жижиг зүйлийг өдөр бүр хийх нь эцэстээ нэг том зүйл болтгоо. Тэгэхээр бидний нөгөө группээрээ дамжуулт хүмүүс санал болгоод байгаа зүйл ерөөсөө л энэ. Зүгээр л өглөө 10 минут ч байна уу 20 минут ч байна уу 30 минут ч байна уу өөртөө л зарцуулж. Тэгээд эн чинь ингээд жилийн дараа маш том зүйл болно л гэдгийг бас хэлмээр санагдлаа тий. Өглөөний гайхамшиг подкаст. Тэгэхээр шүрээ одоо далгчхэр компанид ажилладаг гэсэн тийм үү? Хамт олон одоо хэр олон хүн байдгийг. Бид нар чи эргээд ингээд бодоход их сонир. Ажил дээрээ маш их цагаа өнгөрөөцсөн гэдэг юм билээ шүү дээ. Миний амьдралын тийм ээ. Бүсгүй минь нөөцлөх хаан бол гэдэг ном байгаа шүү дээ тий. Рэжл хаалсан. Тэрний нөгөө таны амьдрал нэг гайхалтай газраас нөгөө гайхалтай газарт
очих аялал болохоос биш нэг газараа эргэлдэг морин тойруулга биш ээ гэж сайхан үг байдаг шүү дээ. Энэ айгүй гоё. Энийг уншингууд яг миний ингээд морин тойруулга гараад ирж байгаа. Ажил гэр маршрут нь тэгсэн тэгээд би яагаад ажил гэр гэж яваад идэм болоо гэд. Тэгээд одоо ингээд сүүл үед нөө уншаад ингээд жоохон мэдээ зорилттой болоод ирэнгүүт нөгөө төр чинь нөгөө цикл чинь ингээд арай өөр болж байгаа. Ажил гэр зорилт хөгжил төлөвлөлт гэдэг үгнүүд ингээд нэгдээд ороод ирж байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр айгүй зөв гоё үгнүүд ороод ирж байгаа. За тэгээд ажил дээр болохоор би манайх ч ерөнхийдөө 700-аар ажилчин та талхагчгаар компани гарахаар тэгээ би чигнэгийн үйлдвэртэй ажиллаж чигнэгийн үйлдвэртэй нэгтлээдэг байхгүй юу. Тэгэхээр манай чигнэгийн үйлдвэр чинь 50 гаруй ажилчин та. Ер нь айхтар тийм хатуу ширүүн ур амьсгал манад байдаггүй. Айгүй сайхан штэ. Зөв одоо үйлдвэрийн дарга байсан ч гэл тий. Харилцагч ингээ ажилчтайгаа харилцах манайх бол айгүй сайхан байдаг. Тэгээ би болохоор ингээд нэг нэгтлэнтэйгээ хамт суудаг. Ингээ хоёулах нь болохоор битээр мэдээж би нэг бүр алгалцсан ингээд байн хамт байсараа нэг гэр бүлийн хүмүүс шиг. Одоо манай нөгөө тэр тэгсэн гэл тэрөө ингээд бүр тийм болцсон тий. Яг тэгдэм билээ. Тэгэхээр гэр бүл гэсэн үг. Миний нэг гэр бүл байхгүй юу? Гой хамт олон та. Тийм тий. Азаа. Би энэ яагаад ингээд яриад оруулж ийнө гэхээр бас манай өглөөний гайхамшиг подкастыг сонсож байгаа хүмүүс маань нөгөө ажлаа арай өөр нүдээр харж үзвэл зүгээр санагдаад байгаа. Яагаад тэгэхээр хувь хүний хөгжил гэл одоо бид нар өөрийгөө яаж хөгжүүлэх тухай, гэр бүлдээ хэр сайн ээж байх тухай яриаддаг. Гэтэл амьдралын манд хийх цаг болоод байгаа ажлын газар гэдгийг бас нэг гэр бүлийн орчин шиг гоё зөөлөх, эрүүлэх тийм боломж бас биднэрт өөрт нь байдаг. Түүнээс биш одоо юу гэдгийг за нэг ажилдаа очисон болохоос за би одоо өглөөдөө ажилдаа явахаас өмнө өөрийгөө хөгжүүлж одоо болоо ч юм уу. За орой гэрлүүгээ яарах ч гэдэг юм уу. Энэ дээр яг би нөгөө хамгийн сүүлд хөөрөх мөч гэдэг номыг унсан. Мелинда Гейтсийн. Тэгээ тэндээс нэг хитөө бүр надаа ёнг гэж орсон байхгүй. Юу гэсэн чинь эхнийх нь болохоор яг эмэгтэй хүмүүс ярьж байгаа учраас яриа гэж бодож чинь ээж хүн те энэ дэлхийд амьдрал өгөөд буцах эсгүй юм а гэдэг үг надад бүр амар хүрсэн. Бүр ингээл одоо тэгтэл би сүүлд нэг жишээж жогоод нэг амьдралын хар бараа юг сонсоод үнэхээр харамсан 6 хүүхэдтэй ээж 7 дахь хүүхдээ гаргаж чаад эндцсэн байгаа байхгүй тий. Тэгэхээр яг тэр үг бүр ингээл надад бүр амар хүс. Тэгэхээр гэр бүл төлөвлөлт ямар чухал юм бэ? Таны эрүүл мэнд ямар чухал юм бэ? Ээж хүн эрүүл байх, амьд байх ямар чухал юм бэ гэдэг тэр үг. Хоёрдугаар яг саяны ажилтай холбоотой Мелинда Гейтс тэгжсэн байхгүй. Номдор би ингээд Microsoft-ад бүр хэдэн мянган лээ 25,000 хүнтэй багийг удирддаг байсан гэж байна шүү дээ. Бүр амар зэ. Яг тэр үедээ би олж хараагүй зүйлүүдээ одоо би олж харж байна. Яагаад би тэр цаг мөчөд би хамт олондоо эргээр нөлөөлөөгүй юм бэ? Яагаад гэр бүлдээ цаг гаргах боломжийг би тэгэхэд олгоогүй юм бэ? Гэт ингэж одоо харуулдаг. Яагаад би гоё халуун дулаан уур амьсгалыг би баг хамт олондоо тэр үед бүрдүүлэхийн төлөө би хичээгээгүй юм бэ? Гэт ингэ бичсэн байсан. Тэгэхээр чиний хэлж байгаагаас аюу үнэн тий байгаа газараа хамгийн сайнараа байх. Та ажил дээрээ байгаа л хамгийн сайнараа бай. Тэндээс энгийн гэдэг үг байгаа байхгүй тий. Энгийн бай. Би одоо нэгтлэн штэ би тэгэж энгийн үйлдвэртээ ерөнхий нэгтлэн гэж одоо би ерөнхий нэгтлэн ингээл цэцгээ сууж байгаа тий. Хүн орж ирэхээр загнажаал байж их надад ерөө сонирхолгүй. Угаасаа нөө занд минь байхгүй ихээс төрсөн тий. Тэгэхээр би чинь тэгсэн юм уу за энэ тэгвэл ингэж хүн тэгтээ хаяа аашлах үе гаргалгүй л яг уу тий. Тэгтээ ерөөсөө маш энгийн байх хэрэгтэй гэдэг бай. Ингээ ямар ч ачигч ороод ирсэн ч тийм жолооч ороод ирсэн ч би энгийн яриад энерги гаргахад тэр хүн сайхан л аж таараа штэ. Яргунаал хямсганаас болж ивэл яаж сайхан байх вэ тий? Ингээд ширээ ер нь юу юм уу? Хаа газрын нэгтлэнгууд жоохон захир яхир гэж ойлгодог. Яагаад тэгдэг юм бэ? Тэгэхээр бас халахаар явчихсан. Яг тийм. Одоо нөгөө манай дадлагаар ирж байгаа нэг 2-3 хүүхд дадлагаар ирд. Ямар сони та ямар гоё яаштай гоё яштаа биш л ахгүй яг хүнтэй би ер нь хүнтэй зөв харьцъя л гэж боддیں۔ Хүнтэй зөв харьцах, хүнд өөрийгөө ойлгуулах. Түүнээс ер нь ингээд нөө харьцаанаас харьцаа гэж ааштай харьцаанаас хүн гоё сайхан юм ойлгох байхгүй шүү дээ. Сайхан харьцаад явах юм бол хүн юмыг ч ойлгож чинь одоо ингээд өөрийгөө хүнддэг хүндлэн ч өөр тий. Тэгэхээр ер нь харьцаанаас харьцаа үүсдэг учраас хүн сайхан харьцах ёстой гэдгийг байг баримтлагын бас жоохон зарчимшгүй гоё шүү дээ тий. Тэр чинь энгийн байх хэрэгтэй, сайхан байх хэрэгтэй. Хамгийн сүүлд ямар ном юм шүү? За хамгийн сүүлд би ч одоо нөгөө гайхамшигын томьёог уншиж байгаа. Арай дуусаагүй жоохон дутуу байгаа. Тэгээд
дуусаагүй гэж метрашгүй гаргаад тавьсан унших гад одоо уншиж эхлэх гээд Ер нь зэрэгцүүлж уншдаг. би ер нь зэрэгцүүлж уншдаггүй. Одоо дуусах гэж байгаа учраас гаргаад тавьчихгүй унших гад одоо өнөө маргашгүй дуусчих. Өөртөө сануулах гад. Тийм гот тэрийг уншина. Эндээс ямар мессеж аваа? Хамгийн сүүлийн номноос авсан хамгийн тэгэл тэр гайхамшигын чанарч ер нь их гоё ном шүү дээ. Үгүй боломжтойгоос магадлалтайгаас гарцаагүй тий. Нэрэ боломж надад байна шүү дээ. Би тэр боломжийг яа гарцаагүй болгож болохгүй юм. Тийм ээ. Яг тэн дээрээс нөгөө би яг зорилгоо олж тодорхойлох хэрэгтэй юм байна. Алсын хараагаа тодорхойлох хэрэгтэй юм байна. Алсын хараа айгүй чухал гэдгийг ерөнхийдөө маш сайн ойлгуулж өгсөн ном байгаа юм л та. Алсын хараагаа тодорхойлчих юм бол өмнөө байгаа бэрхшээлүүдийг бас ингээд даван тулах чадвартай болох юм тий. Одоо миний алсын хараа тэр шүү дээ гэдэг ингээд зорьцсон байгаа үед яг л тэрэндээ хүрэхин тулд өнөөдөр ийм бэрхшээлийг би давах хэрэгтэй. Маргааш надад ийм бэрхшээл тохиолдож болцсохгүй. Энийг би ингэчүүл давна гэдгийг ингээд бас төлөвлөөд илүү тууштай хахад унахгүй байгаад тий. Маш тэгээд нэг хөдлөшгүй итгэл найдвар гэж нэг сайхан үг байгаа тий. Европсын оролдлогооны мэд төхөөрөл гайхамшиг болно гэдэг байгаа ш. Яг үнэн баггүй. Бид нар айгүй сайн итгэх хэрэгтэй, өөртөө итгэх хэрэгтэй. Тэгээ яг түрүүний хэлсэн шиг нөгөө хүнийг дуурах биш тий. Хүнийг юус хүн дуурах болохгүй юм байна. Одоо тэгэхээр өөрөө өөртөө л итгэх нь чухал. Өөрөө өөрийгөө олж харах хүнтэй өрсөлдмөр байвал өөртөөгөө л өрсөлдөх гэдэг. Тэр үг чинь надад их гоё тий. Хүн унж болно штэ. Унсан ч дахиад эхэлгээд нөгөө нүүр явгаа номд бүсгүм нүүр явгаа номд бичсэн байгаа штэ тий. Дахиад эхлэлт яагаад бид нар болохгүй хинж болохгүй гэхгүй штэ. Тэгэхээр дахиад эхэл унж болно. Мэдээж нэг унцсан ч хоёр унахгүй төлөөл явна штэ хүн тий. Тэгэхээр энэ үгнүүд надад их айгүй зүгээр санагдав. Шүрэгээс нэг юм их анзаардаг чинь номнуудаас ямар мундаг ишилж гэнэ үү. Тэгээ дээр нь их тод их авчилдаг юм байна. Тэгэхээр аюу ажилтсан байна. Тий, тэр тухай хэрэгцүүл бодож өөртөө оруулж их батжуулдаг юм байна. Дээр нь ингээд подкастыг сонсож байгаа хүмүүстээ сонирхуулж хэлэхэд жишээлбэл гээ санаагаа цаасан дээр буулгацсан өмнө ингээд тавьчихсан. Энэ бол бас их ховор чанар шүү. Хүн за ярьчиндаа гэж одоо толгойдоо зураглал тархиндаа бодчихвол хүрээд ирдэг. Ямарваа нэг юмд яг тархиндах юм бол орж гарахтаа амархан, сарнихтаа амархан байдаг. Гэтэл шүрэгээс би бас анзаарч байна л да. Бүр ингээ эренбэлцсэн. Ингээ ярих санаагаа. Энэ бол бас их сайхан чанар гэж бодож байна. Хариуцлагатай байдлаа те бэлтгэсэн байна. Цаг гаргасан байна. Баярлалаа. Тэгээд түрүүнээс хойш би яг тэгж очлаа. Нөгөө мэдлэг мэдээллийг өөртөө шингээж авна гэдэг бол бас хүний маш том давуу тал юм байна. Юмыг унсан ч тэрийг ингэж яг өөртөө зориулж, өөртөө шингээж ажиллаж штэ бас тий. Бас нэлээд сайн задлсан байна. Тэгээд манай группийн юнитцсэн байдаг штэ тий. Тэндээс би айгүйх юм авдаг штэ. Одоо нөгөө өглөөний гайхамшиг авалгууд байгаа тий. Тэгээд нөгөө 30 хоногийн сорилтын хэрэглэх, түргэн хэрэглэх хүн гэдэг байгаа. Тэрийг аваад ажиллахаар айгүй зүгээр юм билээ гişүүдтэй хандаж хэлэхэд тэрийг аваад хэвлж аваад өөрөө яг ингээд нөгөө уншиж хахад зайнууд үлдээсэн тий. Энд нь хэрэгцээд одоо юу гэдэг алсын хараагаа бичээрээ, зорилгоо бичээрээ, зорилтоо бичээрээ тэднийг дагаад хэвэл бас айгүй зүгээр. Өглөөний гайхамшиг подкастын энэ удаагийн зочин би бишийн Шүрэн Цэцэг. Та өглөөний гайхамшиг подкастыг сонсож байна. Манай подкастыг бол заавал өглөөний гайхамшигыг хэрэгжүүлдэг ч юм уу хүн сонсох албагүй. Хинч сонсож болно. Яагаад одоо нөгөө уулзалтан дээр анх урьсан бэ гэхээр тэр олон мянган гишүүдээс шүрээ юугаараа ялгарсан бэ? Яагаад миний нүдэнд туссан бэ гэхээр тэр аюу тийм нягт нямбаа юм байна. Одоо ингээ гарын авилгуудыг аваад ажилласан байдлаа ингээд оруулаад бусдаа хуваалцаж байгаа нь надад маш их таалагдсан. Тэрийг зүгээр ингээд хэрэгтэй гэж байгаа боловч яг ажил хэрэг болгоод хэвлээд ажилдаг хүн маш цөөхөн байдаг. Тэгээ тэр зүйлээс би эн чинь бас их нягт нямбаа юмд их бас тийм чингэлүүр юм бас их ингэж ажилтсан байна гэж ингэж сонгож яасан. Тэгээд тэр одоо нөгөө уулзалтнаар ирсэн яриан ч гэсэн маш олон хүрсэн. Тэгээд дахиад ингээ подкастаа урих тий одоо шалгуур хаагаа ирээ сууж байгаа гэж бодчихъя. Тэгээ бас нөгөө хамтдаа уудлыг, хамтдаа хөгжиж гэдэг. Тийм болохоор би нөгөө хүмүүстэй хуваалцах айгуу дуртай байдаг. Хүнтэй би мэдээлэл хуваалцаж байгаа гэдэг чинь тэр хүн надаас сэтэл аваа те. Нэрээ би бас ингэж хийж болох юм гэдэг нөгөө сайн талыг олж харж ивэл сайн хэрэг байхгүй юу? Яг харах юм байвал те. Харах юм байхгүй бол би хүнд ярих ч юмч байхгүй л ах байх л та. Тэгж л боддоо. Тэгээ хамтдаа уудлыг, хамтдаа хөгжиж гэдэг их сайхан. Тэгээ дээр нь яг ингээ
подкаста бидний хувьд яагаад одоо гишүүдэд оролцуулаад байгаа бэхээр энгийн бүхэн сайхан тий. Бид нар одоо заавал нэг зөвхөн нэг мундаг нэг хідэн одоо амжилттай хүмүүсийг бүх газар л урьж гин тий. Тэгэхээр мундаг хүн мундаг л байдаг гэж бодох биш. Энгийнээс ингээд гоё сайн зүйл рүү бид нар тэмүүлж байгаа зөндөө гоё ээжүүд байна. Хүсэл эрмэлзэлтэй ээжүүд байна. Нөлөөлж ингэж бас харуулахыг хичээж байгаа. Тэгэхээр чи дээр ярианыхаа дунд хэллээ шүү дээ. Ээж хүний нөлөөлөл тол тий. Тэгээ энийг зөв дэлгэрүүлвэл одоо жишээлбэл чи одоо ийм эерэг гоёс нараа хүүхдүүд дээр чи ямар гоё хандлагууд илэрч байна. Гэр бүлийн харилцаандаа гэж жоохон дэлгэрүүлээд хариул болох уу? За гэр бүлт бол угаасаа нөлөөлөл нэмэгдэж байгаа гэж бид түрүү хэлчихсэн байгаа тийм. Яг нь ер нь ингээд залуу ээжүүдтэй би ч одоо сөгшөнд орчод байгаа шүү дээ. Дөрөв ээж хүүхдийгээ таваар авахаар айгуу нэлээд зэмдэд орчих. Хандлага хэлэхээр нөө хүүхэд нэг эрдэнэ хүмүүжил 1000 эрдэнэ гэж сайхан үг байдаг. Тэгэхээр ерөөсөө бид нэр хүүхдээ гэхээс илүү хүүхдтэй олгох хүмүүжил дээр анхаарах хэрэгтэй юм байна тий. Тэр 1000 хүмүүжлийг хэрхэн олгох вэ гэдэг дээр айгуу их ажиллах хэрэгтэй юм байна гэж ойлгодог. Тэгээд ирэхлээр нөгөө боловсрал өөрийгөө хөгжүүлэх болж байгаа байхгүй. Би өөрөө хөгжиж, өөрөө хөгтөө хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөө би ирч хүчтэй байх хэрэгтэй. Ээж хүн чинь алдах хэрэггүй л болчиход байгаа байхгүй юу? Өвдөх хэрэггүй. Бид нар чинь 4 хүүхэдтэй хэд өвдөд би яах юм бэ? Тийм учраас эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй тий. Эрүүл мэндэд анхаарахын тулд одоо өглөө заавал хоол идэх хэрэгтэй, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй, хүүхдүүдэд зөвлөх хэрэгтэй, болохгүй хоолыг бас сонгож өгөх хэрэгтэй. Энэ бол яг ээж үнэ ажил ахгүй юу? За тэгэнгүүт одоо би нэг 2 томьёо бие даацсан болохоор ерөнхийдөө хайцсан гэж ярьж байгаа шүү. Хувцас бэлдээрээ, хичээлийн хэрэглийг бэлдээрээ гэл ингээл орчин чиглүүлээл орчин. Тэгэнгүүт бас зүгээр орохгүй шалгана. Алын колор миний дэвтэр ном аваад ирдээ. Алын ямар хувцас бэлдсэн? Яагаад би тэрийг шалгаж байгаа? Тэр магадгүй хүүтэн өдөр сэрүүхэн хувцас өмсөв ингээд нэмгэн хувцас өмсөж гараа ханиад орчуулах юм. Ард нь миний хариуцлага шүү дээ, тий. Тийм учраас тэрийг заавал бас тодорхой хэмжээгээр шалгаж явах хэрэгтэй. Яг иймэрхүү юмнуудыг аягүй итгэж даалгадаг. Гэхдээ бас шалгуулдаг шалгаж байгаа юм. Хүний үүрэг оройл хариуцлага гэдэг бол маш том. Тэгээд бас их нөлөөлөхтэй. Зүгээр би айраагаас бас асуумаар байна л да. Одоо ээж ч бас өндөр настай юм аа штэ. Тэгэхээр одоо гээд чамтаа одоо 40 гарсан өсгөөчүүдтэй тий ээжтэйгээ ингээм хамт байгаа нөхцөлд одоо ч гэсэн бид нөлөөлж өгдөг. Чи зүгээр тэр нэг нөлөөллөөс байгуулцааж. Тий. Би ч гэсэн яриа гэж бодож байна. Манай ээж насаараа Монгол хэл уран зохиолын багш хийсэн багш болгоор тэр. Ээж надад өгсөн маш том одоо өв гэх юм бол намайг голохгүйгээр 3-4 дугаар ингээ хүүхэд байхаас мөн эхлээд ээж надаар хүүхдүүдийн дэвтрийг засуулдаг гэсэн. Одоо би редактор гэж шүү дээ. Хүүхд юм чинь ингээд намайг тоохгүй жолоо шүү дээ. Тэгэхээр чи ээж хичээлээ заачаал эрэхтэй твэр дүүрэн дэвтэртэй орж ирээд за миний хөө гэл. Тэгэл би тэрэнд маш туртай улаан бол байрчаад тий өөрт мань бүр амар чухал хариуцлага ирээл би тэгээд хүүхэд байхасаа 3 дугаар анги 4 дугаар ангиасаа хүүхдүүдийн цээж хүчийг маш их засаж ирсэн. Тэр жишээлбэл одоо өнөөдөр миний насан туршийн ажлын амьдралын гоё суур болсон байх жишээ тий. Энэ бол их том нөлөөлөл. Одоогийн нөлөөлөл юу вэ? Одоогийн настай ч гэсэн нөлөөсөөр л байгаа тий. Ээж хүүхэд байхад л намайг ерөөсөө их эрхлүүлэх нь ховор байсан шүү дээ гэсэн. Одоо ч гэсэн тийм ер нь л чанд их тийм чанга байлгах гэж тэр байрлал ерөөсөө тавихгүй маа. Гэрлэгийн ээж ямар онцлог? Би ингээд одоо боддгийн тэгээд манай ээж бол 83 настай одоо. Тэгээ би айлын багна. Тэгтээ намайг багна одоо 7 хүүхдийн багна гэд маш их өсгөөгүй. Яг үнэндээ. Би бол хөдөө 4 5 дугаар ангиас эхлээл хөдөө малдаар 100-ны өвөлтийн малдаар байсан. Маш хатуугаар орсон. Тэгэхээр одоо бас ингээд бэрхшээл ч юм уу хэцүү зүйл тулгархаар ингээд аюу тийм ундгүй яг ингээ яаж игээл би давах ёстой гэдэг тийм мессежийг ээж аамаа баг багт өгсөн юм байна. Одоо сүүлд надад яг миний дунд үед яаж нөлөөлсөн бэхээр намайг хүүхдээ гаргаад 4 сард олонгууд ажил дор. Тэгээ би боддог байхгүй. Энэ бол зүгээр л одоо мундаг ээжийн бас хөшөөрөг ээжээ. Тэ ээж хүн гэдэг заавал нэг өндөр дээд боловсралтай одоо ч юм уу сүүл их ном уншсанаар байдгүй юм байна. Ээж нь тэр одоо хэлж байгаа үг ямар үн цэнтэй ямар зүйл гэдгийг одоо би ойлгож байгаа. Хэрвээ би ээж намайг тгийг өсмөл би хэдэн жил хүүхд дараа гэртээ суугаад хэдэн жил хөдөлмөрлөх боломжоо алдах байсныг би таахгүй. Тэгэхээр тэрэн дээр бол маш их талархдаг.
миний охин ажилдаа байх хэрэгтэй. Яаж игээд хүүхдээ зохицуул цэцэрлэгт өгдөг юм уу, хүүхд арддаг хүн авдаг юм уу мэдэхгүй. Чи 6 сар болоо шууд ажилд орох хэвээр. Чи цалинтай орлоготой байх хэвээр. Яагаад тэгэхээр хүн ажилдаа хамт олонтой хүн маш гоё гэрэлтэй гээтэй явдаг гэдгийг надад хэлж өгч байсан залуу байхад. Айхтар шүү. Тийм одоо жишээлбэл тухайн үедээ жишээ нэг тийм жоохон гомрохмоор юм шиг тий. Одоо би ингээд ямар үнцэнтэй бэ гэж бодож байгаа. Тухайн үедээ бол айлын ээж нар хүүхдүүдээр эхлүүлж хашуу тий. Хошуу дэвсэл ээж хад манай ээж болохоор намайг ингээд гомдчихсэн юм шүү. Гэтэл одоо эргээ харахад ээж надад насан турш юм маш ингээд зөв хүмүүжлийг гэдэг юм уу тавьж өгсөн. Би тэрэнд үнэхээр талархдаг шүү дээ. Шүрээд маань ямар жишээ вэ? Одоо ээжээс өвлсөө өөрөө бас хүүхдээ өвлүүлж байгаа. Түрүү ярьсан манай ээж юм бол нөө төвчээртэй бай гэдэг үг. Тэгээ дээр нь бас нөгөө нэг одоо муу хэлүүллэгээ хүн муухай олдггүй, сайн хэлүүллэгээ сайхан болдоггүй. Энэ үг айгүйх ингээд толгойд мань бүр шингэцэн. Би яа дээ намайг хүн муу хэлээл үз тэ. Муу хэлүүлээ би муухай олохгүй юм чинь ингээл бичгний хажуугаар айгүй сайн өнгөрөөж чаддаг. Тийм болохоор ээжээс минь өвлсөн зан ерөөсөө тэр бас л манай ээж чинь тэгж эрхлүүлдэг хүн биш тэ. Бас 8 хүүхдээ ээж тэ. Манай ээж чинь бас болов. Чи 8 хүүхдээ идэх нь байсан. Би доороо 2 дүүтэй. Доороо Бас өнөр өтгөө айлууд юм тий. Би чинь бас ширээ тэгэхээр одоо 8 хүүхдээ айлын доороос 3 дахь. Гэрэлмаа 7 хүүхдээ айлын баг. Би 6 хүүхдээ айлын 5 дахь хүүхэд гэл. Ер нь л өнөр өтгөн гэр бүл дундаас бас бүгдээрээ өсөж таринжээ. Дээрээс нь бас адил төстэй тал нь ээжүүд маань бас нэлээ чанга хатуу шаардлага өндөртэй ээжүүд байжээ гэж сайн гэсэн. Тэгээ бодохоор тэр үе ээжүүд ер нь эрхлүүлдэг байсан юм уу гэж. Тэгэхээр эндээс зүгээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр хүн одоо ээж бид нар бол эрүүл авах хэрэгтэй. Өөрөө хүүхдтэйгээ урт удаан амьдрах хэрэгтэй. Насан туршдаа тэднэргээ чиглүүлж тэднэрийнхээ туслах нь тэ дэмжигч нь байх хэрэгтэй маа л гэдгийг хэлэх гээд байгаа. Би өөрөөсөө авсан нэг жишээ үүд шүү дээ. Хүн нөгөө ээж хүн хандлага гэж бас айгүй чухал юм. Тэрийг мэдэх хэрэгтэй. Яагаад гэсэн чинь би чинь нэг хүүтэй араас нь 3 эмэгтэй дугаргасан байхгүй. Тэгэл хүү маань нэгдүгээр ангид ороод ирсэн чинь нэгдүгээр анги хоёрдугаар ангид өдөр болгон балаа гээгээл шинэ гутлаа аваад анги дээр гутлаалж нөгөө гутлаа гээ чинь чи шинэ гутлаа хийж байгаа мó гэл дахиад шинийг авчихаар дахиад хайчин гэдэг ч юм. Тэгэл би эрэгтэй хөхт айгүй сахилгагүй юмаа гээдэг салан задгаа ингээд нэг сайхнаар харах юм байсан. Эрэгтэй хөхт ямар хэцүү юм бэ гэж боддог байсан байхгүй юу. Тэгжсэн чинь нэг 3 4 жилийн өмнө нэг такси бариад таксины жолооч ихчтэй яриа өрнүүлээ. Би ер нь ингээд такси ямар ч газар ингээд хүмүүст айгүй яриа өрнүүлэх тааштай. Тэгээ явжсэн чинь нөгөө ихч чинь өстой 2 хүүтэй. Манай 2 хүү нэг нь оюут нэг нь гадаад амьдарч амар хөөрхөн айгүй хөөрхөн гэл ингээд яриад байгаа. Надад тэрээс боодгүй те. Яагаад тийм болоош та хүүхдүүдээ яаж хүмүүлдэг вэ гэж хүмүүжүүлсэн бэ гэж асуудаг байсан чинь. Гэхдээ ер нь эрэгтэй хөгч айгүй хөөрхөн шүү дээ. Мэдээ томрох тусмал ээжигээ л гэдэг хин чи хүүгээ хайр. Би уг нэг том хүүтэй ингээд доороос нь 2 эмэгтэй дүүтэй тэр үед биж ирсэн. Гэсэн чинь хүүгээ л хайрлаа том хүүхдийг хайрлах хэрэгтэй хайрлаа л гэл. Тэгэл би тийм яриа сонсч авсараа л гэртээ очиод бууж байгаа байхгүй юу. Буугаал гэртээ орсон чинь манайх ингээд манай хүү усаа авцсан те шатандаа тулгаад ингээд 2 канистртаа усаа тэрэгтэй тавьсан байдаг байхгүй. Би өмнө нь харахтаа орж гарахад айгүй төвхтэй нэ яахаар ингэж тавьчдаг байна. Зэмлэх байдлаа би хардаг байсан. Тэр өдөр би юу гэж харсан. Хүүх минийх ямар хөөрхөн усаа авчиж гээл харж эхэлж ингээ хүний хандлага байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш би хүүгээ анзаараад исэн чинь нэрээ ямар хөөрхөн сэтгэлтэй, ямар хөөрхөн ээжтэй, хайртай. Ингэхээр ерөөсөө бид нэр бас хандлага өдөр бүр нөгөө суралц гэдэг чинь ярианаас суралц, үгнээс суралц, орчноосоо суралц те, номоос суралц. Тэгэхээр ерөөсөө суралцах аягүй чухал юм байна гэдэг. Туршлагатай мундаг эмэгтэйгийн тэр гоё чин сэтгэлийн зөвлөгөө хүний амьдралд маш гоё үнцнийг те нэмжээ маш гоё. Амьдрал тэгээ сонио шүү тийм ээ. Бууз жоохон завсар ингээд жижигхэн зүгээр нэг юм яриан завсар юм сэр хийгээл ордог. А гэтэл бүр хэрэг болгоод бүтэн цаг ингээд ямар нэг яриа сонсох заримдаа юу ч үлдээгүй гэдэг юм. Тэгэхээр нэг юм орой руу орох, ухаарах сэхэрэх цаг хугацаатай, өөр юмсэн цаг хугацаатай гэж миний юм шиг амьдрал ойр юм чин тэгээд яг нөгөө бодит юм гэдэг чи өөрөө их гоё туршлага болж байна шүү дээ тийм ээ. Шүрээ маань ер нь өөр подкастт ороод өөрийг чинь сонсож явах юм цаг хугацаанд амжиж хэлэх юмсан гэсэн санаа оноогоо ер нь хэр сайн багтааж чадав. Бас гэрлээ маань асуух хэлэх санаа оноо юу байсан бэ? Одоо ер нь бидний цаг хугацаа өндөрлөх төвчээд алгалаа. За шүрээж очны маань одоо үлдсэн үг байна. За одоо үлцэг гэхээр яг ерөнхийдөө цагийн менежмент гэдэг юм айгуу сайн хийх хэрэгтэй юм байна тий. Цагаа айгуу сайн төлөвлөж байгаарай.
бид нар цаг төлөвлөснөөр илүү их хождөг юм байна, илүү их мэддэг юм байна, илүү их ажлаа амжуулдаг юм байна гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө би ном уншаад нэг номноос нэг л үг авдаг. Олон үг аваад байдаггүй. Нөгөө бүсгийн минь нүүр аваа гэдэг номноос л болохоор ерөнхийдөө амьдралын циклийг өөрчилсөн. Дээр нэмээд бид нар олон хүүхдтэй гэл бас нөгөө гэр бүлийн нандин харилцаагаа мартчихдаг тийм. Тэрийг баягаас сайхан сэргээсэн. Яагаад би нөхөртөөгөө болцож болохгүй? Яагаад бид нэр тусдаа одоо 4 хүүхдтэй гэл нөгөө төлөлтөг орой өнгөрөөж чахаар яагаад томд нь багын үлдээгээд киноныг удаа үзэж болтгүй юм те. Ийм учраас бүсгийн минь нүүр аваагаас яг нандин харилцаагаа сэргээсэн. За тэгээд саятан олж авсан. Тийм өглөөний гайхамшиг саятан ном ослохлоор хоримтлал үүсэх тухай тийм. Би хэдий 4 хүүхэдтэй ч гэсэн яагаад хоримтлал үүсгэж болтгүй. Хоримтлал үүсгээд нөгөөдөгтөө хүрэхгүй байгаа хүн чиг сахилга баттай шүү дээ. Одоо нөгөө хөрөгчөнд хоол байхад жингээ нэмгэж байгаа хүн идэхгүй байгаатай адилхан байдаг юм байна л да. Тэгэхээр би яг тийм хоримтлал үүсгэж сурсан байгаа. Одоо тэгээд нөө гайхамшигын томьёо намыг уншиж байгаа шүү дээ. Тэндээс бол маш их ихтгэл найдвартай байх хэрэгтэй, ер бусын оролдлоготой байх хэрэгтэй гэдгийг айгуусаа ойлгож бас. Ингээд яг нэг намнаас нэг үг өгүүлбэрч юм уу өөртөө ингээд шингээгээл яваад байна. Тэгээ хэрэгжүүлж байгаа нь бүрэх маш үнцэнтэй байна тий. За өглөөний гайхамшиг подкастын 4 дахь дугаар ингээд өндөрлж байна. Тэгээд подкаст сонсоод сэтгэлдлүүдээ доор нь маш илэн талангуу чөлөөтэй нээлттэй бичиж байгаарэ гэж нийт сонсогчдод уриалж байна. Бидний хувьд бас шинэ туршлага учраас алдаа оноотой зүйл байгаа тий. Сайжруулж явах нь одоо манай сонсогчдын бас чин сэтгэл зөвлөгөө хэрэгтэй. Хэрвээ чи өөртөө эзэн болохгүй бол өөр хин нэгэн болно гэдэг ийм үгээр бас подкастаа дуусгая гэж бодчих. За баярлалаа. Цэлмэх тэнгэр цэнгэг агаар цэвэр тунгалгаар дүүрэн шин өглөө. Өдөр бүр ингэж эхэлдэггүй байсан ч та сэтгэлдээ өглөө бүрийг ингэж угтаарай. Өглөө бүр эхлэл байдаг. Өглөө бүр шин санаа төрдөг. Өглөө бүр өөрчлөлтийг авчирдаг. Өглөөг гайхамшиг болгож хувиргах өглөөний гайхамшиг.